За сайн уу яасан. Тэгэхээр энэ кино задлан болохоор нэг удаа хийсэн тааж задлагын дундор нэг киноны хэсгүүдийг оруулсан байсан учраас зохиогч эрхийн хуулиар болохоор YouTube дээр бол Facebook дээр блоглогдоод байгаа. Тийм учраас дахиад шинээр хийж энэ бичлэгийг шинээр хийж тэгээд илүү хялбар байдлаар хийчихье гэж бодлоо зөвхөн зураг үзүүлээд киноны хэсгээс оруулахгүй ер нь та нар өөрсдөө киног үзсэн учраас бас санаж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ задлан дээр болохоор 1878 оны Лев Толстой бичсэн Анна Каренина зохиолын дагуу Joy Wright 2012 онд хийсэн киног бүгдээ хамт задлах юм байна. Тэгэхээр ер нь бол энэ киноны эхлээд за мэдчих хэвээр зүйл энэ кино нь болохоор 37 сая стерлинг хэрэгэлсэн зарлагдсан 68 сая доллар болсон юм байна. Тэгэхээр ханшаар нь бодох юм бол энэ яг дүндээ дүн кино болсон юм байна гэсэн. За нийтдээ мастер болохоор энэ кинод ер нь таалагддаг юм. Яагаад таалагддаг вэ гэхэд болохоор маш олон шалтгаанууд бий. За эхний ээлжинд болохоор юу гэдэг жүжигчдийн бүрэлдэхүүн нь дээрээс нь орс хэв маяг байхгүй зохиолоосоо зөрсөн тайз байнга өөрчлөгдөв театр хувцсан муухай гэх мэт маш олон зүйлүүд байдаг. Гэтэ энэ талаар бүгд нэг одоо нэг задлаар ярьцгаа ер нь л тэр хүмүүсийн харах үзэлүүд нь жоохон буруу байгаа гэсэн үг. За дараагаар нь гол ойлгох ёстой зүйл нь болохоор Анна Каренина болохоор би Орос сургууль ярьж байгаа шиг сургалтын хөтөлбөрт одоо орсон зохиол юм байна. Нэгээс нь хүүхд болгон заавал сургууль сурж байхдаа энэ зохиолыг заавал унших ёстой гэсэн. За унших ёстой. Тийм учраас нөгөө нэг 14, 15, 16 наснда энийг анх уншдаг. Тэгээ нөгөө уншсан нөгөө нэг анхны сэтгэл төрж байгаа тийм сэтгэл дараа нь киног үзэхлээр энэ хоёр нэг зөрөөл эхлэхлээр хүмүүс нэг таалагдахгүй байгаа шалтгаанууд нь бас нэг юм болоод байгаа гэсэн. За магадгүй дараагийн хүмүүс таалагдахгүй байх шалтгаан нь болохоор маш олон Каренина байсан юм байгаа ерөөсөө. Маш олон энэ бол мэдээж 12 онд хийсэн энэ Анна Каренина бол нэг кино биш энтэй адилхан маш олон кино хийгдсэн байгаа. За 1900 хамгийн эхнийх нь болохоор 1910 онд одоо Америк хөлбөр Анна Каренина хийгдсэн байгаа. За тэрний дараагаар болохоор Оросд 1914 онд энэ харцаагаан Анна Каренина хийгдсэн байгаа. Тэгэхээр тэр харцаагаан тэр Анна Карениныг бол ер нь хийж үзээгүй тухай тэр эволюцлол юм бүгдээрээ ерөөсө тоохгүй мэддэхгүй өнгөрөөр ингэ явцсан байгаа. 1927 1935 онд Грета Гарбо тоглосон одоо нэг хөлбөр байдаг байгаа. За тэр нь болохоор их сонирхолтой нь болохоор энэ зохиолыг өөрчлөөд happy endтэй буюу аз жаргалтайгаар төгсгдөг байлаар хийсэн байгаа. За тэрний дараагаар одоо 1948 онд Vivian Lee жүжигчин тоглосон за Анна Каренина бас байдаг байгаа. За 68 оны Зархиевийн одоо Мосфильм дээр хийсэн Зархиев найруулагч хийсэн 68 оны Мосфильм хөлбөр бас байдаг байгаа. 1900 энэ 68 онд хийсэн Зархиевийн хөлбөрийг манай ээж аав нарын өвөө эмээний үе бас илүү мэдчихэж магадгүй. За 97 онд хийсэн бас одоо Софи Марси гэдэг жүжигчин байгаа. Асуувал үзээрэй. Ээж аав нарын үе одоо бас айгу алдартай жүжигчин Софи Марси гэдэг 97 онд хийжсэн бас нэг ийм хөлбөр байдаг байгаа. За 2008 онд одоо Татьяна Дубрович гэдэг жүжигчтэй Оросд хийжсэн бас нэг ийм хөлбөр байдаг байгаа. За тэрний дараагаар болохоор 2012 онд хийгдсэн одоо бидний ярих гэдэг энэ хөлбөр Joy Wright хийсэн. За энэ дээр болохоор айгүй өшөөмж дагуулсан нөгөө нэг ерөнхийдөө бол Орос бүрэлдэхүүн комитетууд нь уншихлаар яах лэрээ ийм кино хийдгийг манай Орос уур амьсгал алга энэ төрлийн бла 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 баах юм яригдж байгаа. Гэхдээ тэрийг нь хариулаад ер нь бол 2017 онд дахиад тэр хүмүүсийн нөгөө хүсэж байгаа тэр Орос хэв маягийн илүү шингээж өгөөд Анна Каренина хийх юм байна. Тэгэхээр тэр кино бол үнэхээр хямдхан кино болсон. Joy Wright хийсэн энэ кинод бол ерөөсөө харьцуулж хүмүүс энэ хоёр кино минь хооронд харьцуулаад идэв. Тэр нь бол ерөөсөө аягүй утгагүй юм. Маш хямдхан жүжигчдийн бүрэлдэхүүнтэй, хямдхан хувцастай харагдах байдлаас эстетик талаас нь тэр маш хямдхан кино болсон юм байна. За тэгээд нөгөө хүсэдсэн тэр нөгөө нэг 17 онд хүсэдсэн тэр Шахназаровын хийсэн киног бол ерөөсөө бүгд тоогоогүй. Орос хэв маягийн уг нь маш сайтар оруулж өгсөн хэдийч. Тэгээд тэрэн дээр бол тэр жүжигч одоо хин Баярская тоглодог байгаа. За тэгэхээр бүгдэнд нь мэдээж таалагдсан бүрэлдэхүүн байгаа тийм ээ. Энэ дээр нь тэгээд юу таалагдсан бэ гэвэл тэр нэгт гайхалтай симфони, хоёрт театр, жүжиглэлт, хувцс эргээд эндгээр зүйлүүд нь бас таалагдсан зүйлүүд бий. Тэгэхээр одоо бүгдээ илүү кинологоо орцгоо. Энэ кинон дээр
спойлертэй ярина. Спойлер битгээл юутай ярина. Мета спойлертэй ярина. Мета спойлер гэдэг нь болохоор одоо за спойлер гэдэг нь болохоор та нарт үйл явдлыг ингэдэг гэдгийг ярихыг хэлдэг бол мета спойлер гэдэг нь энэ кино бүр яаж хийсэн бэ гэдэг зүйлтэй ярих юм байна. Тийм учраас энэ киног би мета спойлертай задлан хийн. Гэхдээ тэглээгээд энэ киног магадгүй эсрэгээр үзэх хүсэл төрж магадгүй. Би бол мета спойлертэй энэ бичлэгийг задлан үзээд нэг үзэхгүй өнгөрөн гэж би бол бодохгүй эсрэгээр хайж үзхийг хүсэх баг. За тэгэхээр энэ киног ярихаас өмнө бол хамгийн гол нь юунаас эхлэх ёстой гэвэл 78 онд бичсэн Лев Толстой Анна Каренина энэ зохиолыг ер нь уншсан уу? Хизээ уншсан бэ гэдэг нь хамгийн чухал юм байна. За би бол одоо 3 удаа. За удаан яриад байна. 2.5 удаа уншсан байна. Эхнийх нь бол мэдээж 10 жилдээ уран зохиолын хичээл дээр уншижсэн байгаа. Азар миний уран зохиолын багш нь гайхалтай багш байсан бөгөөд Ольга Михайловна гэдэг багш байсан байгаа. Тэгэхээр тэр би сайн сайн сурдаг байсан. Гэхдээ зааж байгаа юм маш сайн ойлгодог байсан. Тэгэхээр наваг тэр багш ганц одоо сургасан зүйл нь болохоор уншиж байгаа зүйлээ ойлгож чаддаг болгосон байгаа. Энэ хамгийн том аврагчтай зүйл. За тэрний дараагаар болохоор оюутан болоод дараа нэг уншижсэн байгаа. За дараа нэг хагас сугс болохоор зэрэгт байхдаа нэг зэргийн номын санд нэг хальт болт уншижсэн байгаа. Тэрийг Монгол хөлбөрөөр тэгээд нэг талыг уншсан байгаа. Ер нь бол ойлгохтой уншиж чаддаг. Тэгээд би бол 2.5 удаа уншсан байгаа. Тэгээд энэ зохиол дээр хамгийн гол юм нь хизээ уншсан бэ гэдэг зүйл айгүй сонирхолтой. Энэ зохиолыг 10 жилд нэг удаа ер нь уншаад яваад хад яг төхөөрөмжтэй зохиол юм байна. За тэгээд өөр сонирхолтой зүйлүүдээс энэ зохиолын гол дүр нь хин юм бэ гэдэг асуудал байдаг. Уг нь ойлгомжтой юм шиг манай Аана гол дүр нь юм болов уу гэж бодож байгаа боловч бас сонирхолтой талууд байдаг. Тэгээд зохиолын гол дүр нь хин юм бэ гэхээр айгүй олон хөлбөр гарч ирдэг. За эхнийх нь болохоор ваго юм болов гэж байна. Нэгээс нь вагон өөрөө гол дүрний болов. За мэдээж нөгөө нэг Анна Каренина болно одоо түүний нууц амраг Вронский гэдэг нь. За Левин юм болов, Стива юм болов, эсвэл нөгөө Алексей Каренин буюу Аннагийн нөхөр нь гол дүр юм болов. Ийм олон хөлбөрүүд байдаг байгаа. Тэгэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ зохиолыг бичих явцад болохоор Лев Толстой өөрөө 50 настай байсан. За 50 биш 49 настай байсан. Энэ зохиол нь өөрөө бас нэг 4 жилийн хугацаанд бичигдсэн учраас тэгээ дуусаад бичээ дуусах үед нь бол Лев Толстой өөрөө 49 настай байсан байна. Тэгэхээр Толстой өөрөө бас энэ зохиолын гол дүрний болов гэдэг таамаг. Тийм учраас би хизээ уншсан бэ эсвэл заадаг киног нь хизээ хэдэн насндаа үзсэн бэ гэдэг нэг чухал гэдэг байгаа нь хэдэн наснд үзснээс хамаарат энэ зохиолын гол дүрүүд нь өөрчлөгдөж байгаа. Нэгээс хүүхд тахтаа уншихлаар нэг вагон ингээл нэг цастаа өвлийн Орос дундуур гатлал Санкт Петербург Москва хоёрын хооронд дунд явал тэгснэ тэгэл нэг Аннаг мөргөд олчдаг ч юм уу те. Энэ вагон өөрөө гол дүр шиг санагддаг. Энэ болохоор бид нар хэрэг хүүхэд тахтаа унших юм бол хэрвээ бид нар өсвөр насны дээр нэг 14 5 6 анхны хайрын хавцаатай дурлал морлол энэ авцаа унших юм бол Анна Каренина болон Вронский хоёрын хоорондын харилцаа хамгийн гол одоо үнцэнтэй энэ зохиолын гол үйл явдал юм болов уу гэж одоо харагддаг юм байна. Тэгэхэд хэрвээ чи нэг жоохон амьдрал дүнгиж нэг хүл тавиад нэг оюутан болоод чи хүл тавиад хүсэл мөрөөдөл чинь дүүрэн гэхдээ амьдралд нэг шилжиж байгаа. Энэ насан дээрээ чи унших юм бол энэ кинон дээр Левин илүү Левин зөмөр дараа нь явцын донд одоо дөрүүдээ нэг бүрчлэн задлаад ярьцгаая. Левин илүү гол дүр юм болов уу санагдав. За тэгээд чи хүүхдтэй болоод ажил төрөл хийгээд нэг 30 жоохон гарантай ийм насан дээр хэрвээ унших юм бол энэ зохиол дээр Стива буюу Анна Каренинагийн ах нь гол дүрний шиг одоо санагдах болно. 40-50 насны хооронд хэрвээ чи энийг унших юм бол үзэх юм бол энэ кинон дээр Алексей Каренин буюу Аннагийн нөхөр нь илүү гол дүрний шиг санагдах юм. За тэгээ бодоод үзэхлээр эргээд би хэлсэн байгаа Лев Толстой энийг бичлээ 50 настай байсан байгаа. Яг эцсийн өнд бол Лев Толстой энэ зохиолын өөрийнхөө дүр бүр дээр өөрийнхөө амьдралын хэсгийг шингээгээд явуулсан байгаа. Тэгэхээр энэ зохиолын бас гол зүйл нь болохоор Лев Толстой юм болов уу гэдэг таамаг байгаа гэсэн. Тэгэхээр энэ киног хизээ үзснээс хамаарат зохиолыг хизээ уншснаас хамаарат гол дүр нь гэдэг өөрчлөлтүүд үүдэг талтай байгаа. За тэгээд энэ зохиол яг яагаад гайхалтай зохиол юм бэ гэхээр зохиол дээр ер нь хайрын гурвалжин гарч байгаа тийм ээ. Тэгэхээр хайрын гурвалжин дээр за Анна Каренина, за түүний нөхөр одоо Алексей Каренин, за тэгээд нууц амраг нь болох Вронский энэ гурван хайр сэтгэлийн холбоо энэ гурвалжин.
За анхааралтай үзэгч болохоор энэ дээр дахиад хоёр дахь хайрын гурвалжин байгааг анзаарч чадна. Тэр нь болохоор Стива одоо буюу Аннагийн ах. За түүний эхнэр Доли. За тэгээд түүний хүүхд тасрагч одоо гувернант. Энэ гурвын бас хайр сэтгэлийн холбоо гардаг юм байна. За бүр сайн анхааралтай уншигч болохоор үзэгч болохоор юу анзаарч чадах вэ гэвэл энэ дээр болохоор гурав дахь хайрын гурвалжин байна. Яг гурван хайрын гурвалжин 9 үний бүрэлдэхүүнт ийм үйл явдал болж байгаа. За гурав дахь хайрын гурвалжин дэр хэн орж ирж байгааг бол Анна Каренина. Биш, sorry. За хэн орж ирж байгааг бол Левин. За Левиний хайртай бүсгүй одоо Кики одоо дэд гаралтай Кити. За тэгээд Кити болон Вронски энэ гурвын хайр сэтгэлийн бас холбоо. Ингээд гурван гурвалжин хайрын гурвалжин бий болж байгаа гэсэн. За одоо хамгийн сонирхолтой зүйл нь хамгийн ихний хайрын гурвалжин гэдэг байна тийм ээ. Энэ болохоор өөрөө ер нь яг бодит амьдрал дээр жоохон байх боломжгүй. Ялангуяа 19-р зууны одоо энэ төгсгөл хэсэг дээр ярьж байгаа шүү. За энэ бол өөрөө бодит амьдрал дээр бас байх боломжтой зүйл биш юм байна. Нэгээс нь одоо эрх мэдэлтэй төрийн төшмөд хүний одоо ихнэр чинэлэг гаралтай ийм эмхтэй хүүхэдтэй байж өөр нэг залуу толгойгоо алдаал дуурлал дээрээс нь вогон доор үсэрч энэ бодит амьдрал дээр жоохон байх боломжгүй юм байна. Тэгэхээр энийг энэ жанр нь болохоор өөрөө зохиолын нэг тийм драм бүр ингэ драм тал руу яваад байгаа би. Түүний ах нь Стив тийм ээ амжилтгүй нэг л нэг олон хүүхэдтэй сайнтай муутай амьдралтай. Энэ бол яг үнд бол бодит дээр амьдрал дээр байх боломжтой байгаа. Нууц амрагтай гэдэг нь ихтэртэй баригддаг, ихтэртэйгээ муудалцдаг, сайнддаг гэсний эргээд дахиад өөр нууц амрагтай болдог. Гэх мэтлэн зүйлүүд нь болохоор ер нь бодит амьдрал дээр байх боломжтой бөгөөд энэ жанр нь болохоор реализм гэдэг одоо энэ жанр руу явж байгаа. Тэгтэл нөгөө нэг идеалист манай Левин гэж залуу болон тэр чинэлэг хайртай одоо чинэлэг айл энэ Китигээ бүсгөө тэгээд Вронски гэх мэтлэн энэ одоо ийм гурван хайрын гурвалжин болохоор бүр нэг тийм байж боломгүй одоо энийг болохоор утопия гэдэг юм байна. Хизээч биелэшгүй зүйл хизээч юм биелэшгүй зүйл рүү яваад ингэж явчихдаг ийм утопия жанрын төрөл юм. За тэгээд яагаад Лев Толстой ийм хараад ирсэн гайхалтай зохиол ингэ бичиж байгаа юм бэ гэхээр нэг зохиол дотор бүтэн 3 жанр 3 үйл явдлыг багтсан байна. Ойлгомжтой да. Тийм учраас энэ гайхалтай роман нэг зохиол дотор 3 өөр жанр 3 тишээ нэг нь драма л нөгөөт нь реализм руу 3 дахь нь болохоор утопия руу ингэ ийм 3 жанрыг үлгэр мэт ийм 3 одоо утопия жанрыг шингээж чадсан учраас ингээд гайхалтай зохиол. Тийм учраас энэ ингээд Орсын зайлшгүй унших хэвээр одоо уран зохиол дотроо зайлшгүй унших хэвээр юм хөтөлбөрт багтаад ингээд явдаг юм байна. За тэгээд одоо кинологоо илүү төлөвлөгөө орцгоо тийм энэ киног яаж хийвэ хүмүүсийн зарим таалагддаг зарим таалагдах байгаа ихний зүйл нь болохоор театр юм байна. Яагаад ийм театр хэлбэрийг сонгож байгаа гэхээр бид нар тэр 19-р зууны төгсгөл хэсэгт бол ингээд байгаагүй тухайн тэр тансаг чинэлэг тийм амьдралыг мэдэхгүй тэгээд энэнийг бидэрт илүү мэдрүүлэхэд бол бидний бүр театрт аваачиж байгаа гэсэн. Нэгээсэндээ нийгэм угаасаа амьдрал өөрөө тийм байсан байна. Ерөөсөө тэр чигээрээ театр. Бид нар одоо гудамжинд юу гэдэг гадаа гарахтаа ч юм уу 3 цаг хувцас өмсөл 5 цаг нүрээ будаал ингээд гараал эрүүгээ дээш нь барил нуруугаа зэхэрэл ингэж бол явддаг юм байгаа тийм ээ. Тэгтэл тэр үед бол тийм байсан. Тэр амьдрал яг тийм байсан. Дээдсийн хүрээлэг амьдрал яг л театр байсан. Нэгээс нь гудамжинд гарахад яг тайзан дээр гарч байгаа юм шиг хүмүүс чиний чамайг харан чиний талаар ярина. Дээрээс нь олон нийтийн сүлжээ байхгүй учраас хоорондоо шивнэлдэж ярина. Яг энэ бол яг театр байсан учраас бидний тэр нөхцөл байдлыг мэдрүүлэхэд бол ийм театр байдалд оруулж байгаа. Тэр битгээл одоо энэ кино эхлэхээс өмнө өөртөө хөгжим явдаг. Өөртөө хөгжим гэдэг нь болохоор хэрвээ бид нар одоо драмын театрт яваад очих юм бол жүжиг эхлэхээс өмнө магадгүй 20 минут ч юм уу хөгжим яваад байдаг. Нэгт энэ болохоор яаж байгаа гэхээр оркестр цаана одоо халалт хийж байгаа. Дээрээс нь хүмүүс тэр театрт маш олон газраас янз янзын нөхцөл байдлаас ирж байгаа тийм үү. Тэр олон хүмүүсүүдийг ингээд хөгийн тааруулахын тулд одоо жүжиг эхлэж байна. Та нар одоо театрт ирсэн байгаа. Энэ бид хэмжээг өгөхийн тулд ингээд драмын театрт бидэрт ингээд өөртөө хөгжим сонсгодог байгаа тийм. Тэгэхээр энэ кино хүртэл эхлэхдээ өөртөө хөгжмөр эхэлдэг байна. Айгуу сонирхолтой. Тэгээд бидэрт зөвхөн хамгийн ихний нотноос ахвал бид нар та нар театрт байгаа шүү энэ мэдрэмжийг өгч гэнэ гэсэн. Монголд нэг 2013 он чинь нэг өөртөө гэдэг хамтлаг байсан санаж байгаа. Энэ театрыг тэгээд харах юм бол тайзны шилжилт хөтөлбөрүүдийг ерөөс ингээл тайзнууд нааш заашгүйгээд байгаа. Тэгээд энэ театрыг болохоор өөрөө Англи улсад бүр бодитор хийсэн байгаа. Ямар нэг одоо
жинхэнэ театр бол биш. Энийг маш олон жинхэнэ одоо хуучин театруудыг буулгаад хэсэг хэсгээр ингээд бүр жинхэнэ одоо том театр бариад тэрэн дотор солиотой нэг хүмүүс фото гэдэг мөрөө уралдуулдаг. Гэх мэтчлэн энэ кино зураг авалтын тулд кино зураг авалт хийхин тулд бүр жинхэнэ ингээд театр хийсэн байгаа. За урд нь бол кинонд бол ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг мөрөө уралдаан нэг театр байдлаар хөрвж байгаа. Тийм учраас энэ киноны шийдлийн хувьд энэ өөр галзуу солиотой шийдэл юм аа. Энэ киноны интерьер дизайн одоо set designer гэж ярьдаг. Ер нь бол энэ тайз чингэлийн хариуц чинсэн үг Сара Гринвуд гэдэг эмэгтэй байна. Солиотой эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйгийн хийсэн ажлуудыг судлаад үзээрэй. Солиотой эмэгтэй. Sherlock Holmes одоо энэ киноны мэдчихсэн бас хийгээд явж ирсэн юм эмэгтэй. Энэ эмэгтэй ер нь солиотой. Бид энэтэй адилхан дүүцгөөс одоо ингэж бас тайз чингэлийг хийж чадах хүмүүс бол их цөөхөн. Тэгээд интерьер дизайн дээр тайз чингэл засал зурглалын бол гайхалтай юм гэсэн. За яаж ийм ер нь одоо ийм үр дүн хүрдэг гэхээр скетч ерөөсөө зураглуулгыг эхлээд маш сайн буулгасан скетч юу гэдэг камера зоогоо за ингэж нэг ингэж авал яаж ингэж хийзээш юм томоохон киног хийдэг юм. Бүх юм скетчээр явуулдаг. Эхлээд зураг гаргадаг, зураглаа баталдаг. Тэрэн дээр бүгд санал нийлдэг гэсэн. Тэрний дараагаар л энэ бүх гайхалтай зураг авалт хийдэг гэсэн. Дээрээс нь тэр орчинд бодит болгохын тулд энэ кинонд маш олон антиквар ашигласан байгаа. Хуучны эдлүүд, энэ хуучны эдлүүдийг бодитоор одоо маш олон газараас цуглуулж ингэж авчирж яг биднийг одоо тэр орчинд авчрахын тулд ерөөсө бүхий зүйлийг хийсэн байгаа гэсэн. За дараагийн зүйл бол ерөөсө зураг авалтын жүжигчдийн бүрэлдэхүүн. Энэ жүжигчдийн бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын төвшин өөрөө маш гайхалтай. Дээрээс нь жүжигчдийг бидэртэй болж жүжигчдийг маш сонирхолтой байдлаар ер нь харуулдаг байгаа. За жишээ нь хамгийн ихний дүр одоо кино эхлэхэд бол бидний хинтэй танилцуулдаг гэвэл Стива буюу одоо Аннагийн ах тийм ээ. За өөртөө хөгжим тоглолоо, камер урагшлаа, бидний тайзан дээр аваачлаа. Тайзан дээр Стиви ах нь суудсан тийм ээ. Тэгтэл Барбар нь гарч ирээд одоо бүжиг үжгэлдэг байгаа. Тэр бүжиг нь одоо Испани фламенко бүжиг юм бол тийм яг юу хийгээд нэг юм эртгтэл гинт улаан алчуур гаргаж ирээд дээгүүр нь бүтээж байгаа байж байгаа тийм ээ. Энэ болохоор яг юу хийгээд байгаа гэхээр одоо Испани Тариадорын бүжигчтэй бухтай бүжгэлдэг тийм ээ. Энэ бол яг юу хийгээд байгаа гэхээр ерөөсөө символизм гэдэг нэг бас нэг утга санааг өөр зүйлээр илэрхийлдэг. Ийм одоо техникийг болохоор символизм гэдэг. Тэгээ бидэрт яаж Стиви ахыг танилцуулж нэг бол дээгүүр нь улаан одоо алчуур бүтээгээд за тэгээд тэр сахлыг хусж байгаа хөдөлгөөнүүд тийм ээ. Яг сэлмээр тулж байгаа мэд тулааныг харуулдаг байгаа. Тэгээд энэ яг юу хэлэх гээд байгаа юм гэхээр Стиви ах нь ерөөсөө бух юм. Энэ тэгээд Тариадорын бүжигтэй одоо Тариадорын тулааныг харуулдагтай ажиллана. Стиви ах тэр энэ одоо символизмыг ашиглаад ерөөсөө бидэнд илэрхийлж байгаа санаа нь болохоор Стив бол ерөөсөө бух юм аа. Бух яадаг вэ гэхээр өөрийнхөө харсан зүйлдээ зүтгэдэг. Харсан зүйлрүүгээ зүтгэдэг, маш их зүтгэдэг. Тийм л хүн шүү гэдгийг бидэнд харуулж байгаа гэсэн. Дараагаар Стиви эхнэр байгаа. Стиви эхнэрийг бид ямар кадраар танилцуулдаг вэ гэдэг хүүхдүүд нь цуваа зогссон тийм ээ. Маш олон хүүхдүүд ингээд цуваа зогссон. Ээж нь суудсан. Тэгээд энэ яг хинтэй адилхан юм бид харуулах юм бол ерөөсөө Стиви эхнэр нь болохоор бидний үед нугсан. Хүүхдүүдээ л ингээд арчлал, хүүхдүүдээ л дагуулаад ингээд яваад байдаг ингээд бид нар Стиви эхнэр бол нугс, Стиви нөрөө бух. Ийм сонирхолтой байдлаар бидэнд жүжигчдийг хамгийн ихний кадраар ингэж харуулдаг. Энэ бол дахиад хэл энэ бол символизм гэдэг одоо техник юм байна. Хамгийн сонирхолтой байдал одоо кинон дээр хэрэг анзаарах юм бол нэг хэсгээр нь бүр одоо доолыг хүүхдүүд нь ингээд дагаад ингээд кря гэж дуграад ингээд араас нь бүгд ингээд цуугаад яг л нугсны муухай дэгдэх нугсаа ээжигээ яаж дагдаг яг тийм байдлыг харуулдаг гэсэн. Дараа нь бидэртээ хэнийг танилцуулж байгаа юм ерөөсөө Анна Каренина Стива буюу Аннагийн ах нь одоо нууц амрагтайгаа явуулж байгаад баригдаад ихтер нь гомдсон учраас дүүлүүгээ захидал бичээд ихтер маань намайг сонсохгүй байна чи ирээд манай ихтертэй ярилцаач гэдэг захаа өгөл явуулдаг байгаа. Тэр захааг нь тэр уншиж байгаа байдлаар бидэнд Анна Карениныг танилцуулдаг. Тэр хөдөлгөөн бол өөрийг нь одоо туслахууд нь хувцсыг өмсгөж байхад тэр хүн эмэгтэйгийн хөдөлж байгаа байдал захаа уншиж байгаа байдал энэ ерөөсө харуулж байгаа зүйл нь бол Анна Каренина өөрөө бүжиг ерөөсө тэр чигээр бүжиг балет юм байна.
шаазан эмхтэй тэр хөдөлгөөнүүд нь тэр уян алархай байдал тэр тансаг байдал ерөөсөө ийм байдлаар бидэнд Анна Кареныг танилцуулж байгаа ерөөсөө тэр эмхт бол бүжиг байлет юм байна. За дараагаар нь сонирхолтой байдлаар одоо танилцуулдаг нэг дөрүүд нь бол одоо Стива өөрийнхөө ажил дээр байхад нь туслах нь очиод тань дээр хүн уулзъя гэдэг ирлээ гэдэг хаалаа онгоодаг тэнд нөхий сууж идэг Левин сууж идэг юм. За эхлээд төрөх талаас нь ярих юм бол манай Леви маань гэж ихнийхээ хараар хийсэн алтан шаргал үстэй тийм ээ. Энэ төрх нь яг хин юм бэ гэхлээр энэ ариун амьтны ийм төрхийг бүтээсэн болохоор хинтэй адилхан болгосон гэхээр Есүстэй адилхан болгож одоо тэр хүнийг ариун амьтанд дотоод сэтгэл нь цэвэрх сайн сайхан ингэж мөрөөддөг ийм залуу гэдгийг харуулахын тулд энэ төрхийг бидэнд одоо хинтэй адилхан харагдуулж байгаа нь Есүстэй адилхан юм байна. Тэгэхээр их сонирхолтой кадр дээр сонирхолтой болдог зүйл нь хаалгаа онгоолгоход Леви маань толгойгоо барьсан бодолд автагдсан сууж байдаг. Хаачлт ингээд улаан фонтой байдаг байгаа. Улаан фон нь болохоор одоо дотоод тэмцэл шүү дээ тийм ээ. Улаан фон тэмцэл яг л тэр хүн дотроо байнга тэмцэж амьдэрдэг. Юу зөв, юу буруу, болно, болохгүй гэх мэтчлэн тэмцэж ингэж дотоод сэтгэлийн тэмцлийг нь харуулахын тулд улаан фон дээр ингэж гаргадаг байгаа. Тэр үед нь яадаг вэ? Стив татаж тэр улаан фоноос татаж нааш нь оруулж ирдэг бөгөөд өөрийнхөө бодит амьдрал руугаа татаж оруулж ирж байгаа. Ийм нөхцлүүдийг бид зөвхөн кадраар харуулдаг юм. За дараагаар нь бидэнд одоо танилцуулдаг сонирхолтой дөрүүдээс гэх юм бол одоо Кити байгаа буюу одоо Левиний дурлалт одоо бүсгүй дээд гаралтай эрх хэвсгийн гаралтай юм эмхтэй. Тэр маань бидэнд болохоор ерөөсөө сахиусан тэнгэр юм байгаа ариун амьд эмхтэй. Тэнгэрээс бууж ирсэн мэт бидэнд үзүүлэхтэй хүртэл шатан дээрээс гүйж ирж байгаагаар харуулдаг бөгөөд нийл үүл болсон тайз засал чимэглэлтэй дээрээс тэр сахиусан тэнгэр бууж хахад Левин манай энгийн залуу болох шатаар доороос нь дээшээ өсөж байгаа ийм байдлыг харуулдаг бөгөөд тэр эмэгтэйгийн тэр тансаг байдлыг харуулахын тулд тэр интерьер дизайн тэр чигээр рококо стил гэдэг та нар хайгаад үзээрэй. Тэр хээ угал зовсон ийм одоо засал чимэглэлээр бид тэр эмэгтэйг одоо харуулдаг байгаа гэсэн. За хажуугаар маш олон дөрүүд яг бий болдог одоо Вронскигийн за дээрээс нь зөвхөн Вронскигийн гэхээс илүүгээр ер нь Орос нийгмийн хажуугаар нэг кино дээр маш олон харуулдаг байгаа. Тухайд Орос энгийн амьдрал бас ямар байсан бэ гэдэг. За тэгээд гол ярих хэвээр зүйлүүдийн өөр дөрүүдийн нэг нь бол мэдээж нөгөө Аннагийн нөхөр байгаа. Аннагийн нөхөр одоо Александр Каренин. За тухайн хүн болохоор өөрөө юу юм байгаа? Шийдэгч, асуудлыг шийдвэрлэгч хүн юм байгаа. Төрийн түшмэд хүн юм байгаа. За тэр хүнийг бидэнд яаж харуулж байгаа гэхээр ерөөсөө тэгш өнцөгтэй дандаа тийм шулуун тэгш өнцөгтэй ширээ, том, ном гэх мэтлэн тэр хүнийг эрх мэдэлтэй хүн гэдэг харуулах талаас нь одоо ингэж орчин заслан дээр нь ч гэсэн анхаарч ингэж гаргаж ирдэг байгаа. Тэгээд энэ хүний төрхийн болохоор хинээс авсан гэхээр одоо 2 дугаар Александр буюу Орос улсын император байсан. Ийм одоо хүнээс ер нь дүрийг нь буулгасан болов уу гэж харагдав. Яг л айгүй адилхан царайтай. За тэгээд мэдээж гол дөрүүдийн нэг нь бол Вронский тийм ээ. Вронский тэр нэг юм сахалтай, цагаан кителтэй нэг л их данган залуу. Тэгээд энэ залуу болохоор өөрөө айгүй хоосон залуу юм байна. Ерөөсөө тэр чигтэй зохиол дээрч тийм ер нь бол хоосон залуу. Өөрөө ямар ч шийдвэр гаргаж чаддгүй. Вронский өөрийнхөө нийт одоо киноны туршид нэг удаа зохиолын туршид ч гэсэн нэг удаа шийдвэр гаргадаг. Тэр нь бол ерөөсөө өнгөрөх байдаг. Яадаг вэ гэхээр тэр төмөр замын өртөөн дээр одоо ажилчин нэг вагонтой хариулахад ингээд очиж ингэж мөнгө өгж байгаа, мөнгө шийдэж байгаа. Ийм л одоо нэг өөрөө бие дааш нэг шийдвэр гаргадаг. Бусад үед нь дандаа ээж ч юм уу эсвэл Анна ч юм уу шийдвэрийг гаргаад явдаг гэсэн. Тэгээд энэ залууг өөрийн гаргаж чадах шийдвэр нь бол ерөөсөө зүгээр л өнгөрөх юм аа. Тэгээд сонирхолтой зүйл энэ залуугийн дүрийг хинээс бүтээсэн бэ гэхээр одоо эртний одоо Грекийн домогт гардаг Зевс их үү, уран зургийн урлагийн бурхан Аполлоноос ер нь буулгасан будуу гэмэрийг адилхан дүр төрхтөөр тийм барьцгүй тийм байдлаар ер нь бол энэ залуугийн төрхийг бидэнд харуулдаг. Тэр бол ерөөсөө урлагийн бурхан Аполлон юм байна. За үйл явдлын хувьд болохоор энэ кинон дээр маш олон үйл явдал болдог байгаа. Тэгээд үйл явдал дээр энэ кинон дээр нэг сонирхолтой зүйл нь харилцан яриа гэхээс илүүтэйгээр маш олон зүйлийг үйл явдлаар нь бидэнд айгүй олон харуулдаг гэсэн үг. Тэгээ үйл явдлыг маш сайтар үзэх хэрэгтэй байгаа.
За үйл явдлахээс өмнө эхлээд юу яач тэрийг би зураглал гэдэг хэсгээр нь ярьчаа. Эхлээд ярих хэсэг зүйл нь бол хувцс юм байгаа. Энэ кинон дэр маш олон гайхалтай хувцс хэрвээ анзаарах юм бол хувцс нь бол үнэхээр тансаг. За энэ хувцс яагаад ийм тансаг байгаа юм бэ гэхээр энэ кино маань өөрөө хувцсан дээр Оскарыг шагнал авдаг байгаа. Тэгээд энэ киноны хувцсны дизайнер Жакли Дюран гэдэг эмэгтэйсэн бөгөөд энэ Жакли Дюран өөрөө солиотой гайхалтай чадвартай байгаа гэдгийг харагдаж байгаа. Маш олон тэр хувцслын элементүүд, маш олон үнэтэй материалууд тийм ээ. Энэ болгоны яг зөв зохистой ашиглаж биднийг одоо тухайн 19-р зууны төгсгөл хэсгийн баян тансаг байдал гэж мэдрүүлж чадчих байгаа гэсэн. За нийтдээ бол ер нь энэ кинон дээр болохоор Анна Каренина зориулж ирсэн 16 палач хийсэн байгаа. 16 палач нь болохоор нийтдээ яаж өөрчлөгдөж байгаа гэхээр манай гол дүрийн маань тухайн эмэгтэйгийн маань үйл явцад тухайн эмэгтэйгийн дотоод сэтгэл зүйн байдал яаж өөрчлөгдөж байгаа тэр болгоноор нь дагаад нэгсэн палачууд нь өөрчлөгдгөө гэсэн. Нэг гэсэн драм ихлэхэд улаан хүрэн хар палачууд нь ихээр нэмэгдэх ч юм уу тийм ээ. Их мэтлэх сонирхолтой зүйлүүд байгаа. Бүр төгсөлт нь болохоор Анна Каренина маань галзуурах үед нь дотоод сэтгэлийн тийм тавгүй байдлыг мэдрэх үед нь одоо хувцс нь хүртэл өөрчлөгдөв. Тийм авцалтаангүй хоорондоо тэрсэлтэнтэй тийм хувцсны сонголтуудыг одоо бидэнд харуулдаг бөгөөд цэнхэр палачн дээр юу гэдэг улбар шар өнгийн корсет гадуур нь өмсдөн ч юм уу. Ийм сонирхолтой шийдлүүдээр бидэнд Аннагийн дотоод сэтгэлийг зөвхөн хувцсан дээр ихээр илэрхийлж чадж байгаа гэсэн. Жакли Дюран тухайн одоо палачиг зүгээр байж байгаад мэдээж ингэ толгойд нь ороод ирэхгүй. Хаанах тэгээс энэ бүхнийг одоо урам авах сэтэл авах хэрэгтэй. Тэгээ тухайн сэтлийг яаж юунаас авсан гэхлээр ер нь бол Кристиан Диор 1950 оны одоо палачны загварууд дээрээс ер нь авсан байна. Кристиан Диорын 1950 оны палач гэдэг хайгаад үзээрэй тэр эмэгтэй өнөө галбиг тодруулж өгсөн элсэн цагийн хэлбэртэй ийм палачууд дээрээс. Гэхдээ яг зөвхөн Кристиан Диор биш одоо бас хажууд нь Баленсиага гэдэг одоо Баленсиагагийн палачны загваруудаас энэ хоёрын хоорондоос нь хоршуулад энэ болон палачны эскизийг гаргаад энэ болон одоо тансаг палачуудын шийдлүүдийг бий болгосон байгаа гэсэн. За үсний засалтандаас гадна энэ кинон дэр бас дуртахгүй өнгөрж болохгүй зүйл нь мэдээж мейкап байгаа. Дээрээс нь үсний засалт байгаа тийм үү. Үсний засалт нь ч гэсэн тухайн жүжигчний илэрхийлээ дагаад өөрчлөгдөд ингэж яваад байдаг. Зарим хэсэгт бол цэвэр одоо 19-р зууны чинэлэг одоо үсний засалт ингэж бидэнд харуулдаг. Зарим үедээ бүр одоо орчин үеийн зураг гэмээр дотоод Анна Каренинын дотоод ертөнцийг харуулахын тулд үсний маш сонин шийдлүүдийг бидэнд харуулдаг ба. Анна Каренинагийн нэг киноны одоо нэг хэсгээр нь болохоор одоо нөхөр нь салаад явцсан. Яг галзуурах одоо тийм ирмэгдэр байх мөчт нь болохоор ингээд орон дээр хөвтөж байгаа үс нь арзаацсан хөвтөж байдаг юм. Энэ дахиад нөгөө нэг символизм бөгөөд энэ болохоор Медуза Гаргонотой адилхан болгож байгаа юм гэсэн. Медуза Гаргоно бүгдээрээ санаж байгаа бах тийм одоо эртний грекийн Гомерийн бичсэн. За Гомерийн бичсэн одоо хамгийн алдартай Илиада гэж зохиол байгаа тийм. Түүний араас ордог Одиссей дээр гардаг Медуза Гаргоно гэдэг эмэгтэй байгаа. Үснийхээ орныг могоо байдаг байгаа тийм. За тэр эмэгтэй энэтэй адилхан болгож харуулж үсний засалтаар ингэж адилхан болгож харуулж байгаа гол шалтгаан нь яг юу юм бэ гэхлээр ердөөсөө манай гол дүрийн эмэгтэй маань дотоод сэтгэл нь муудаж байгаа ийм л байдлыг бидэнд харуулж байгаа гэсэн. За бидрийг ердөөсөө найруулагч маань энэ тансаг байдалд ингэж оруулахын тулд маш олон арга одоо деталууд хэрэгжилж байгаа бөгөөд тэрний нэг нь бол ялцгүй гоёл чимэглэл хэрэг анзаарсан бол үнэхээр тансаг гоёл чимэглэлтэй байгаа. Энэ гоёл чимэглэлүүд нь тэгээд зүгээр нэг гоёл чимэглэл шинийг болохоор Шанелийн яг Эрдэнэсийн сангаас авчирч яасан одоо энэ хүзүүн дээр зүйлт байгаа цэцэгтэй одоо очир эрдэнэ шигтгэдээ энэ зүйлт нь болохоор яг жинхнээсээ өчнөө олон сая долларын үнэтэй энэ чимэглэл нь болохоор Шанелийн Эрдэнэсийн сангаас авчирч одоо Кира Найтер зүйлгээ зураг авалт хийгээд буцаагаад ингэж хурааж авдаг байсан байгаа гэсэн. Мэдээж кино багийнхан тухайн одоо зүйлтний ч юм уу ямар нэгэн байдлаар хуурамч одоо эмуляшн олоод тухайн кинонд бол хэрэгж бүрэн болох боломжтой байсан боловч ягаад одоо жинхэнэ одоо Эрдэнэсийн сангаас нь жинхэнэ хамгаалагчтанд хамт авчираад одоо кино зураг авсан дээр тэгдэг байсан зүгэлгээд зураг авалт дуусахлаа буцаагаад хамгаалагч нь тэрийг ингэж хурааж авдаг байсан. Ягаад Кира Найтлийн жинхэнэ ийм зүйл хэрэглүүлж байгааг тухайн Анна Каренина гэдэг дүрээ бүрэн мэдрэх юм. Тухайн баян тансаг байдлаа
бүрэн мэдрэхийн тулд жинхэнэ одоо үнэт эдлэлийг хэрэглүүлдэг байсан байгаа. За өөр кинон дээр анхаарах хэрэгтэй зүйл нь бол шилжилт хөдөлгөөнүүд байгаа. Кадраас кадр руу шилжилтүүдийг одоо транзишн гэдэг бөгөөд энэ транзишнууд нь маш тансаг байдлаар хийгдсэн байгаа. Жишээ хүүхдийн тоглоом богоон явж байтал кадрын залгаанд жинхэнэ богоон болж орж ирээд тэрэн дотор нь шууд одоо богоон дотор явж байгаа энэ кадр руу шилжих юм үү те. Ийм тансаг маш нарийн техник одоо ашигласан ийм гоё шилжилтүүдийг бидэнд харуулдаг байгаа. За маш өндөр зэрэглэлийн сервис байсан гэдэг тухайн үед байсан гэдгийг харуулахын тулд одоо кинон дээр оруулж өгдөг бөгөөд одоо Стив Оливен хоёр одоо маш өндөр ресторанд хоол хийж байгаа Стив тамхиас ороод гараа хөдлөх төдийд одоо үнс тусдаг хүн ирээд үнсийн тусч авч байгаа. Яг бол дээрүүд бол яг тийм байсан байгаа. Нэгээс ресторан хин тамхиас ороод яг үнс нь одоо үнсээ хаях болж гэдгийг харж байгаад очиж ингэж үнсийн тусч авдаг байсан. Нэгээс энэ кинон дээр судалгаанд өөрөө маш сайн. Тухайн үед яг ямар байсан яг тийм л байдлыг бидэнд хүрэхийн тулд тэр одоо судалгаа хийж бидэнд нэрвчлэлтэйгээр ингэж харуулж байгаа гэсэн. Ерөөсөө гол зорилго нь бидний тэр тансаг байдлыг мэдрүүлэхийн тулд тэр үеийг лөө бидний аваачих юм. Ийм л зүйл дээр одоо анхаарч энэ киноны маш олон жижиг деталь дээр ажилласан байгаа гэсэн. За интерьер дизайныг бол угаасаа харж байгаа бох тийм ээ. Энд бол ингээд модерн арт деко ийм стилүүдийг одоо бүрэн ашигласан байгаа. Интерьер дизайн дээр бол ярих юм байхгүйгээр маш сайн зураг бүрэлдэхүүн баг ажилласан байгааг нь харагдаж байгаа гэсэн. За гэрэлтүүлгийн хувьд бол маш сайн ажиллаж байгаа нь болохоор кадр зогсолгүйгээр гэрэл өөрчлөлтөд кадртаа тухайн уур амьсгалыг оруулаад явдаг гэсэн. Зөвхөн нэг гэрэлтүүлэг ашиглаагүй энэ дэр гэрэлтүүлгэд маш олон өөрчлөгдөг бөгөөд нэгээс нь драм бий болохын тулд магадгүй зураач одоо Рембрандт, Караважо энэгээр хүмүүстэй одоо уран зургийн тэр нэг гэрлийн техникийг ашиглан биднэрт илүү харагдах байлаас нь драм үүсгэх юм уу те. За дээрэс нь Вронский болон Анна Каренина хоёрын нэг бүжиг явуулдаг. Тэр бүжгийг илүү нарийн нандин болгохын тулд илүү анхаарлыг тэр хоёр дээр зөвхөн төвлөрүүлэхийн тулд одоо гэрлийн аргаар шийддэг байгаа. Жишээ нь над дээр одоо энэ дээр ингэ шар өнгийн гэрэл тусч байгаа. Нүрийн талаас шар өнгийн гэрэл. Миний одоо үндсэн гэрлийн дээрээс над руу тусч байгаа. Тэгээ анзаарах юм бол энэ хойтол одоо энэ шар өнгийн гэрэл асч байгаа юм. Ингээд яаж байгаа юм гэхээр энд би эндээс шар гэрэл, хойно шар гэрэл ингэж өгч нэгээс нь өөрийгөө арын фонтойгоо хамт уялдуулж байгаа юм гэсэн. Хэрэг би хүсэх юм бол арын фоноос өөрийгөө салгах юм бол одоо feel like буюу дүүргэх гэрлээ унтраагаад үндсэн гэрлээ зөвхөн өөр дээрээ тусах ч юм уу те. Ингэж болох юм аа. Тэгэхээр би арын фоноос илүү салаад өгч байгаа гэсэн. Гэх мэтчлэн ийм гэрлийн маш олон техник ашиглаж гэрэлтүүлгийн олон техник ашиглаж бидний анхаарлыг яг юун дээр буулгах гэдэг юм бэ гэдэг тэр маш сайтар ажиллаж байгаа. Эсвэл тухайн гэрлийг ашиглаад одоо энэ бол ерөнхийдөө Рембрандт гэрэл. За энэ бол арай төдийлөр Рембрандт биш нь. Гэхдээ маш олон гэрэлтүүлгийн схемүүд бий болгоод Караважо стилийг ашиглаад ч юм тэр драм үүсгэж байгаа гэсэн. Нууцлаг байдлыг бий болгож байгаа гэсэн. За тэгээд энэ кинон дээр хамгийн үзүүштэй хэсгүүдээс нь мэдээж тэр нөгөө нэг цингүүн дээр явагдаж байгаа тэр бүжиг гэх мэтлэн зүйлүүд явагдаж байгаа. За Кити гарч ирдэг ба тийм ээ өөрийн цагаан палаачтай гарч ирээд тухайн Кити маань дөнгөж 18 нас хүрээд хамгийн ихний цингүүндээ ороод бүжиг бүжиглдэг байгаа. За сонирхолтой зүйлс нь гэх юм бол Кити биш. Ер нь 18 нас хүрээд одоо эхний бүжинд ингээд оролцож байгаа энэ эмэгтэйгэн тэр нарийн нандин ийм байдлыг харуулж байгаа бөгөөд сонирхолтой зүйл нь ийм 19-р зуунд болохоор цингүүн дээр бүжигэн дээр хинтэж бүжиглж болно гэсэн. Одоо миний эхнэр эсвэл хийний нөхөр ямар ч хүнтэй яаш бүжиглж болдог. Гэхдээ нэг удаа хамгийн сонирхолтой зүйл нэг удаа байдаг. Зөвхөн нэг л удаа бүжиглэх дүрмтэй. Хэрвээ 2 удаа бүжиглэх юм бол энэ бол нэг л биш үйл явдал тийм ээ. 3 удаа бүжиглэх юм бол ерөөсөө ойлгомжтой. Та хоёр явдалтай мэн ийм зүйл байдаг байгаа. Тэгэхээр ийм сонирхолтой зүйл болдог бөгөөд Кити маань өөрөө тэр цингүүн дээр одоо гол дүрэн байх хэвээр цагаан палаачтай гарч ирдэг бөгөөд хажуугаас нь одоо юу гарч ирдэг. Карин орж ирдэг тухайн зааланд яг хар палаачтай хар хүн мэдтэй нөгөө Black Swan гэдэг кинон дээр гардаг шиг хар цагаан хоёр хар цагаан хүн байдаг. Хүн одоо хоорондоо утга санаа ингэ тэрсэлтүүлж байгаа юм шиг. За сонирхолтой кадруудаас гэх юм бол одоо
Анна Карин юу гэдэг хүлээгээд зогсож яадаг. Хүлээгээд бол биш. Гэхдээ тэр одоо вестибюл дээр болохоор хим маань Вронский маань зогсож яадаг өөрсдийнхөө нөгөө цэргийн нөхдүүдийн хамтаар. Гэтэл тэн дээр нэг сонирхолтой анзаарч байгаа зүйл нь болохоор Вронский өөрөө цагаан кийтэлтэй гэдэг нь одоо цэргийн дээдлийн өмсгөлийг хэлдэг ба цагаан кийтэлтэй гэтэл албаны нөхдүүд нь хамтдаа хажууд нь зогсож байгаа хэдэн ч тэд нь одоо улаан мөндөртэй ч юм уу те улаан тууцтай их мэтлэн зогсож итэл манай Вронский ганцаараа цагаан зогсож байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Манай тэр нөгөө хоосон залуу Аполлон гэдэг залуу маань өөрөө цус үзээгүй, тэмцэл үзээгүй гэдгийг харуулж байгаа гэсэн. Нэгээс нь нөгөө хэдэн жинхэнэ утгаараа цэргийн хүмүүс хахад манай Вронский зүгээр л тэр цэргийн дүрт тоглож байгаа зүгээр нэг хоосон залуу гэдгийг дахиж тодруулж өгч байгаа гэсэн. За тэгээд Вронский Аннагийн одоо араас ирдэг. За яг мөрнийхээ араас ингээд алхаад ирдэг байгаа. Гэтэл та нар дараа нь анзаарах юм бол Аннагийн араас ингээд толон тарихтаа араас ингээд богоо ирдэг тийм ээ. Тэгсэн дөө дараа нь Анна өөрөө богоноос олж өгдөг шээ. За энэ болохоор яг юу энэ дахиад нөгөө символизм бөгөөд нэг утга санааг өөр зүйлээр илэрхийлж байгаа. Нэгээс нь араас нь Вронский ирсэн нэгээс нь үхэл ирж байгаа маа. Богоо ирж байгаа маа гэдэг дараа нь ойлгож байгаа гэсэн. Үхэл хэдийнэ ирцэн ч юм уу те. Ийм сонирхолтой зүйлүүд болдог бөгөөд одоо тэр хамгийн гоё хэсэг магадгүй тэр Вронскигийн хоёрын одоо Анна хоёрын бүжиг тэр гарны хөдөлгөөн, хунгийн хөдөлгөөн тэр гайхалтай бүжгийг бидэнд харуулах талаасаач тэр бүжиг талаасаач тэр үнэхээр гайхалтай харагддаг. Энэ дэр маш сайн анхаарал хандуулж үзээрэй гэж хэлмээр. Дээрээс нь энэ бүжгийг бидэнд яг юугаар хүргэж байгааг бол энэ бол яг секс мэд. Айгуу тэр хоёр хоёулахна нарийн нандин мөчн гэдгийг ойлгох хэмжээнд одоо бидэнд үзүүлдэг. Тэр битгэл одоо ардны явж байгаа тэр хөгшмөлөр нэмэгдээ нэмэлт тагт орж ирдэг байгаа. Ийм нарийн деталуудыг ашиглаад энэ бүжгийг бидэнд маш нарийн тансаг байдлаар бидэнд хүргэж байгаа гэсэн. За тэр хоёрын бас зөвхөн тэр бүжигнээс гадна төгс болцоо буюу одоо төгс болцоо гэдэг хэлчихэд маш олон эмэгтэйчүүд биеийн байдлаас хүсдэг байгаах. Айгуу тийм сюрреалист одоо сюрреалист биш импрессионист тийм кадр гардаг бөгөөд бүх юм цагаа ийм Вронский мань цагаан хувцастай, Анна мань цагаан палаштай ийм болцоог харуулдаг те. Хинч байхгүй модон доторх ийм болцоог. Тэгээд хинч байхгүй зөвхөн тэр хоёр л хамтдаа байгаа гэдгийг бид мэдрүүлэхэд бол одоо камер дээрээс бууж ирдэг байгаа. Зөвхөн тэр хоёр байгаа өөр хинч байхгүй. Нэгээс нь тэр хоёрын тэр нууц болцоо энэ хоёр чинь нууцаар болж байгаа шүү дээ. Энэ нууц болцооны гихч бол ерөөсөө тэнгэр өөрөө юм байгаа маа. Ийм санааг бидэнд хүргэхийн тулд камерын үнцгийг хүртэл зөвхөн дээрээс ингэж бууж ирдэг байгаа. Дээрээс бууж ирж байгаа гэдгийг бас харуулахын тулд цаг үетэй бас уялдуулаад тийм ээ. Яг бол тэр чинь өөрөө хугацааны өдөр маань намар яд навч ондог тийм ээ. Тэр хоёр модны дор болцож байгаа. Гэтэл тэр хөдөлгөөн нь болохоор навч унж ирж байгаа мэт ийм камерын хөдөлгөөн хүртэл бидэнд одоо тийм зүйлийг ойлгуулах, ийм санааг хүргэх хэмжээнд ингэж одоо зураг авалт ингэж төлөвлөж хийсэн байгаа гэсэн үг. За тэгээд өөр сонирхолтой зүйлүүд одоо морин уралдаан дээр биднийг ингээд морин уралдаан болгох чинь гэдэг ингээд сэтлийг өгөхөд бидэрт юу үзүүлэх чинь гэхээр амар том морин талбай, морин тойрог үзүүлэх болов гэсэн чинь үгүй эсрэгээр ерөөсөө дахиад нөгөө кадр айгуу тийм клаустрофобик буюу юм жижиг орон зайд ингэж биднийг дандаа харуулдаг байгаа тийм. Тэгээд тэр морин уралдаанаар болж байгаа явцыг одоо нэг хэвийн хэлбэрээр биш тийм камер энэ тэдэн хүн байсан тэдэн морин оролцсон ингэсэн биш. Ерөөсөө тухайн кадр дээр байгаа жүжигчдийн эмоцоор бидэнд бүгдийг харуулцдаг гэсэн. За тэгээд яриад ах юм бол маш олон зүйлүүд байгаа. Маш олон анзаарах хэрэгтэй кадрууд байгаа гэсэн үг. Тэгээд тэр болгоны би бүгдийг яриад амиргүй тийм учраас эдрийг өөрсдөө түүж олж гарч үзээрэй гэж хэлбэр. Яг төгсгөл хэсгийн кадр руу оръё. За сүүлийн кадр дээр аягүй сонирхолтой зүйл болдог юм болохоор Левин буюу одоо манай нөгөө идеалист залуу болохоор хитрхи тийм төсөөлөшгүй төгс төгөлдөр ингээд үйл яг бол би түрүү хэлсэн шүү дээ 3 хайрын түүх байгаа. 3 хайрын гурвалжин байгаа. Тухайн 3 гурвалжин болохоор өөр жанрууд юм байгаа. Драм, реализм, тэгээд одоо юу юм байгаа. Утопия буюу одоо төсөөлөшгүй биелэгдэшгүй тийм төгс төгөлдөр тийм төсгөл хайрын гурвалжин. Тэгээд төсөөлөө ч гэсэн яг ийм л байдлаар төсөгдөг. Тухайн 3 үйл явдлыг гуруулан гарам нэг анхнаас нь хэлсэн тэр явцаар нь гэж төгсгөж чаддаг. Тэр их сонирхолтой зүйл болдог. Хамгийн гол анхаарал татдаг энэ кинон дээр анхаарал татдаг зүйл нь буюу Аннагийн нөхрийг аягүй сонирхолтой байдлаар аягүй гоё өрмөц байдлаар төгсгдөг. Тэр нь юу вэ гэвэл
Александр Карениныг бидэрт яаж анхнаас нь харуулдаг вэ гэвэл амьдрал завгүй амьдралын ажлын төлөө маш олон цагийг зарцуулдаг хүүхдэд гарах завгүй байдаг бол киноны төгсгөл хоёр хүүхэдтэйгээ одоо тал газар суугаад цагаан хувцастай яагаад урд нь дандаа хар хувцастай айгуу тийм ширүүн дүр төрхийг бидэнд харуулснаас төгсөхдөө тэр залууг цагаан хувцастайгаар бидэнд харуулдаг бөгөөд илүү импрессионист, илүү тийм байгальтайгаа уусан ийм байдлыг бидэнд харуулдаг. Дээрээс нь хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлж байгаа байдлаар харуулдаг. Нэгээс гол хүргэх санаа нь болохоор энэ амьдрал дээр юу гэдэг хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрөөх нь магадгүй тэр өндөр алтан тушаалаас илүү чухал гэдэг юм аа. Амьдралыг хүмүүс мэдрэхгүй ажиллаад яваад байдаг тэрийг бас амьдрал гэж нэрлээд яваад байдаг юм аа. Ийм зүйлийг тэр хүн ойлгоцсон учраас тэр хүний ойлгосон байдлыг бидний тийм кадраар харуулдаг байгаа. За дээрээс нь хамгийн гол зүйл нь театр байх бол театр дотор өвс ургац мэт өвс гэдэг бол амьдралын бас нэг эхлэл тийм харьцуулж шүү дээ. Яг театр байхгүй бол театр дотор өвс ургац мэт. Би одоо хэрвээ энэ бүхнийг ойлгох юм бол тэр нөгөө жүжиглэлт байхгүй болчихж байгаа гэсэн. Театр байхгүй зүгээр яг хүн өөрийнхөө амьдарч эхэлж байгаа энэ мөчийг харуулж байгаа гэсэн. Хинч чамаа юу гэж харсан, яаж харсан, юу гэж дүгнсэн хамаагүй чи жүжиглэх албагүй зөвхөн амьдраа гэж. За иймэрхүү олон одоо ийм үйл явдлууд болдог бөгөөд энэ киног сайтар сайн ажиглаж үзэх хэрэгтэй байгаа. Энэ бол зүгээр нэг ингээд үзээд өнгөрөөж кино бол биш. Энэ маш сайтар ажиглах, ойлгох хэрэгтэй гэсэн. Энэ бүхнийг ойлгохын тулд чи урлагийг тодорхой хэмжээнд мэддэг байх хэрэгтэй, жанруудыг мэддэг байх хэрэгтэй. Хэдий ч мэдэх тусмаа ийм зүйлүүдийг чи үзэхэд илүү чамд энэ хичээл болж өгдөг. Яаж ингэж хийв? Яагаад ингэж хийв? Энэ мэтлэн зүйлүүдийг ойлгоод ирэхлээр киног зүгээр үзэж чадах байлчдаг гэсэн. Тэгэхээр урлаг гэдэг зүйлийг болохоор тодорхой хэмжээнд би өөрийнхөө мэддэг зүйлээ хуваалцахын тулд би визуал урлаг гэдэг групп нээсэн байгаа. Тухайн групп дээр нэмэгдээд орж ирээрээ. Тэн дээр маш олон зүйлс урлагийн талаарх маш олон сонирхолтой зүйлүүдийг ярих юм байна. Тэгээд иймэрхүү төрлийн кино задлан гэдэг зүйл хэрэг та нарт таалагдчихвэл тэрийг надад мэддэгдээрээ магадгүй дахиад өөр гоё сонирхолтой кинонуудыг задлж үзэж болох юм байна. Тэгээд энэ кинон дэр гол зүйл нь чи хэдэн наснд уншиж байгаагаас хамааралтай байна. Амьдралын ямар үе шатн дээр уншиж байгаагаас үзэж байгаагаас хамааралтай байна. Яг тэгвэл энэ киног чи өөрийнхөө үзэж дуусан амьдралынхаа нэгэн хэсгүүдийг энэ кинон дэр гэж олж харж болоод байдаг учраас. Тэгээ учраас энэ кино гайхалтай кино. Зохиолын хувьд гэсэн гайхалтай зохиол. За ялангуяа энэ 2012 оны кино бол үнэхээр өндөр зэрэглэлийн хийгдсэн кино байгаа. Техник гэв, дээрээс нь тэр хүргэж байгаа эстетик гэв тансаг зэрэглэлийн кино. Ер нь бусад бүх кинод давж гарч ирж чадхуйц үнэхээр ийм бодит кино болж чадсан. За тэгэхээр энэ кино задлан ингээд дуусгацгаа. Тэгээд өөр ийм кино задлан хэрвээ таалагдж байгаа бол тэрийг надад мэддэгдээрээ мэдээж лайк дараарай, шеэр хийгээрэй, юу хийхээр та нар мэдчихэж байгаа тийм ээ. Хэрвээ гэх юм бол хэрвээ та нарт таалагдж байгаа би нэрээ мэдэх юм бол магадгүй ийм төрлийн кино задлан үзэх хийх юм байна. Тэгээд дараагийн дугаартаа уулзцгаая. Визуал урлаг групптэй нэмэгдэрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн дугаартаа уулзцгаая.